дараагийн мэдээлэл хүргэе. Төрийн албанд ялангуяа боловсролын салбарт хуурамч диплом ашиглаж байгаа эсхийг шалгаж, ажилласан хугацааны цалингийн төрд буцаанд төлөвлөх шүүхийн тогтоол байдаг. За энэ жишгээр иргэд 70-аас 200 сая хүртэлх төгрөгийг эргүүлэн төлөх шаардлагатай болсон тохиолдол шүүхийн шатанд гарчээ. Гэвч эдгээр иргэдийг ажилд авсан албан тушаалтнуудад хариуцлага тооцсон тохиолдол байхгүй байна. За хууль тогтоох дээд байгууллага буюу Улсын их хурлын 126 гишүүдийн ажил мэргэжилтэй холбоотой мэдээллийг парламент цэгмэн цахим хаягт байршуулдаг. За энэ мэдээллийн хуудас нь Говьалтай аймгийн засаг даргаар ажиллаж байгаад Улсын их хурлын гишүүн болсон Амгалан Баатрын төгссөн сургууль ажилласан байдлын мэдээлэл байхгүй байна. За түүнчлэн Улсын их хурлын гишүүн Ганбаатар 1988-аас 1989 онд Монгол Улсын их сургуулийн Германы инженерийн бэлтгэл, за дараа нь Политехникийн дээд сургууль, Зөвлөлт холбоот улсын Новосибирскотын геодез цахилгаан техник, уул уурхайн дээд сургууль, за хөдөлмөрийн дээд сургууль, хөдөлмөрийн эдийн засагч, эдийн засгийн ухааны магистрийн зэрэг хамгаалсан гэх зэргээр тэмдэглэжээ. За гэтээ эдгээр мэдээллийн үнэн бодиттой эсэх нь эргэлзээтэй байна. Юу гэсэн үг чинь ийм байгаамаа. Нэгжийн хуулийн дээр бакалавртай байж аймгийн засаг дарга, сумын засаг дарга гэдэг. Би чинь хөдөө аж ахуйн их сургуулийг төгсөө. Бараг 94-өөс 2000 он хүртэлх хөдөө аж ахуйн их сургуулийг төгссөн бараг хэдэн мянган оюутнууд бүгдөө намайг мэднэ. 90 онд бол үнэхээр хүнд байсан. Монгол оронд нөгөө студенттэй оюутнууд байж байгаа л гинтхэн 8 хийгээл тэгээ надад бас нэг тийм тусал дэмжих боломж байхгүй. Би өөрөө 8 хийдэг л байсан. За ингээд тэрийгэ төгсч чадаагүй. Яг тэрийгэ тэр одоо дипломныхоо одоо дугаар байхгүй. Жил нь 2 жил хагас сурсан байгаа. 2 жил 4 сарч байна. Яг дүүргэж чадаагүй л гэсэн. Дүүргэж чадаагүй гэдгээ тэгтээ CV-н дээр заавал бичих хэрэгтэй. Тэр үед би хаана байсан гэдэг нь тодорхой байх хэрэгтэй. CV юм бол. Лондонд очсон би хэлний курсүүд төгссөн. Тэгтээ бол би яг тийм ихтэй сургууль төгсч чадаагүй. Ингээд би Монголдо ирээд хөдөлмөрийн дээд сургуулаа төгссөн, хөдөлмөрийн эдийн засагч. Өөрсдөд нь танилцуулсны үндсэн дээр манай цахим хуудасд оруулж байршуулдаг. Амгалан Баатар гишүүний хувьд болохоор танилцуулга өгөөгүй гэсэн. Амгалан Баатар гишүүний хувьд бол за би тэрийг бол авлаа. Яагаад төгссөн сургуулийн нь ороогүй байна гэдгийг тэр бол орох ёстой мэдээлэл. Ийшээ одоо мэдээллийг нь оруулахдаа дипломныхын серийн дугаарыг нь одоо чеклдэг болов. Тэгэлгүй яах вэ? Гэж. Улсын хурлын гишүүн Ганбаатрын хувьд бол суралцж исэн хэрнээ хараахан төгсөөгүй байгаа сургуулиуд төгсөж чадаагүй хэрнээ суралцж исэн сургуулиудын бүх мэдээллийг оруулж л дээ. Энийг яаж ялгаж халаатай байдлаар за манай дээр бол яг төгссөн одоо бакалавр руу, мастер руу төгсөөд дипломоо өгсөний үндсэн дээр л тэр мэдээллийг бол оруулж байгаа. За энэ дээр бол улсын дээд шүүхийн тогтоол гарсан. Практик тогтоосон. Энэ нь юу гэсэн бэ гэхээр яг энэ ажиллаж байсан энэ хуурамч дипломоор ажилд ороод олгосон бүх цалингийн буцаан төлөвлөхөр юм шүүхийн жишг тогтоол гарсан байна. Тийм. Энэ хүрээнд явж байгаа. За одоогоор бол би бол яг тэдэн хүн гэж үл хэлэх бол тоо бол байхгүй байна. Улсын их хурлын гишүүдийн хувьд дээд боловсралтай байх ёстой гэсэн шалгуур байдаггүй ч за төрийн мэдээллийн хуудсанд байрсан мэдээлэл нь үнэн бодиттой байх шаардлагатай юм аа. За харин төрийн албаагчдын хувьд хуурамч бичиг баримт ашигласан бол эрүүгийн хуулиар 20 хял идэх хүртэл арга хэмжээ авахар зохицуулагдсан байдаг юм аа. За дээр нь хуурамч баримт бичиг ашиглаж ажилласан хугацааныхаа цалин хөлсийг төрд эргүүлэн төлөх тухай улсын дээд шүүхийн тогтоолж гарсан байдаг юм.